Үзэгчтэй хөтөлбөрийн үргэлжлүүлээд бид санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Мандал даатгалын ерөнхийлөгч Ган зөрөгтэй ярилцах байна. Манай шууд эфирт хүрэлцээрсэн баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр танаа зүгээс засгийн газар оюутлогын санхүүжилтийг шийдэхин тулд хоёр томоохон хүндхэн сонголттой тулгарх нэ гэж дүгнсэн байлээ л дээ. Тэгэхээр богино хугацааны урт хугацааны шийдэл. Богино хугацааны шийдлийг авах юм бол магадгүй эдийн засгийн хямралаас аварч магадгүй байх. Аль шийдлийг нь илүү дээр гэж харж байна. Яагаад ийм хоёр шийдлийг олж харав? Ерөнхийдөө манай энэ оюутлогоо дээр хийсэн хэлцэл маань үндсэндээ бас нэг тийм олон улсын практикт ашиглагддаг. Ер нь Монголын ард түмэн бол угаасаа Монголын уурхайн эзэн. Уурхайн газар олон түүний хэвлэгдэх баялаг бол ард түмний өмчөө гэдэг үндсэн хуулийн дээр заасан байна. Гэтэл угаасаа эзэн байсаар байтал нь дахиж өөрөө эзэмшиж байгаа юмныхаа хувийг аавна. Тэрний хариуд мөнгө төлнө гэдэг энэ ихний буруу загвар гэх юм уу бүтэц ороод ирсэн. Хоёрдугаар тэрнтэй холбоотойгоор нэгд бид хувь эзэмшиж байгаа юм чинь төлөөлөл өдөрт зөвлөлд нь хүн суулгана, зардлын хянана, гэтэл нөгөө талдаа үйл итгэх байдал зардал хэтрүүлэх юм газар хаанч гар. Зүгээр жирийн хоёр иргэн хамтрал компани болол нэг нь менежментийг авахд нөгөө менежмент оролцохгүй хүн хувь оролцоон дээр ярина, зардал хэтрүүлээ юм блэ гэдэг хэл ам гаргана штэ. Яг л ийм л аж ахуйн юм маргаанаас болоод нэгдүгürt оюутлогын орд маань хоёрдугаар шат маань гатсан. Түүнээс улбалаад түүнээс 100% шалтгаалсан биш ч гэсэн тодорхой хэмжээний үнээс болоод хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гатсан монголчуудад үйл итгэх байдал зөвхөн уул уурхаан биш, байрлал, үйлдвэрлэл, худалдааны салбарт орж ирэх гэжсэн гадаадын хөрөнгө оруулалтууд зогссон байж байгаа. Тэгэхээр уг нь бол анханасаа л Монголын ард түмэн энэ уурхайн эзэн гадаадад ашиглуулах лиценз буюу ашиглалтын лиценз шүү дээ. Уул уурхайн лицензээр Rio Tinto компанид өгсөн. Тэгэл татвараа аваад лицензийн төлбөрөө аваад суучих хэрэгтэй байсан юм дээр анхаасаа буруу хийсэн учраас урд тормоогоор хой тормоогоо нөхдөр урд тормоо маань эргээд цорхоо болчиход байгаа байхгүй юу? Ийм л асуудал яриад байгаа. Одоо тэгэхээр энэ нөхцөл байдалтай холбоод нэг бас шийдэл гарч ирж байна л да. Үлдсэн 34% зараад хэрэгтэй зам талбай, сургууль цэцэрлэг имлэгээ бариад ард иргэдэд ашиг хүртээгээд явъя гэж бас шийдэж болох юм. Гэхдээ энэ нөгөө улс төрчдийн ард иргэдэд таалагдах бас хувилбар биш л дээ. 100% оюутлогоо ордоо гадныхан зарчлаа гэдэг шүүмжлэлт өртөнө. Ийм хувилбар байж болов та эдийн засгийн байдлаас нь хараад үзвэл юу гэж харж байна? Ерөнхийдөө болдгсон бол эдийн засаг болон санхүүгийнх нь өнцгөөс үзэх юм бол ийм л хувилбар хийх ёстой. Өөр аргагүй болчиход байгаа. За өнөөдөр бид хоёр дахь засгийн газар бол оюутлогын хоорондоо тохиролцоо гэдэг хоёр дахь шатныхаа санхүүжилтийг эхэллээ. Дахиад жилийн дараа нөгөө зардал хэтэрсэн мөнгө ингэсэн тэгсэн гэдэг нөгөө асуудал чинь яригдаад дахиад Эрдэнэс оюутлогоо гэдэг нэг компани дотроо бас баахан ажилтнуудтай тэдний цалин мөнгөний зардал гээл төсөөс мөнгө гараал юм. Тэрний оронд 34% Rio Tinto-д нь байна уу эсвэл олон улсын зах дээр өнөө зарвал энэ бол эдийн засгийн хувьд маш үр дүнтэй. Гэтэл улс төрийн хувьд бол мэдээж маш төвөгтэй шийдвэр болох бах. Энэ дээр хэн нэгэн хүн хариуцлага хүлээж ийм ярихаас бол айх байх гэж бодож байна. Тэг нөх те. Та нэгтлэн бодох бүртгэлийн хүн 34% зарвал барагцаагаар яаж үнэлж зарж болох вэ? За нэг ширхэг хувьцааг өнөөдөр байгаа үнэлгээр нь үржээд дахиад нэг 2-3 дахин үржих үү? Тэгжээж үнэлгээ арчих уу гэж. Үндсэндээ монголчууд бол дөнгөж саяхнаас хөрөнгөний зах зээлтэй танилцлаа. За жишээлбэл манай MMC буюу Mongolian Mining Corporation бидний сайн мэддэг нөгөө ухаан худаг Energy Resource гэдэг компани хувьцаа бол нийтдээ 7 дахин унсан байна. Сүүлийн жил хагасын хугацаанд ойролцоогоор 2 жилийн хугацаанд юм да 7 дахин унсан. Ингэснээр тэр компани хувьцааг эзэмшижсэн маш олон монголчуудын хөрөнгө чинээ 7 дахин буурч байгаа. Ингэснээр тэр монголчууд Монголын зөндөө иргэд эзэмшижсэн тийм. Ингэснээр хоёр талтай. Нэгдүгээр тэр монголчууд хөрөнгө чинээ бууснаар тэр улсууд эдийн засгт оролцоо хомигдож байна. Хоёрдугаар тэр компани хувийг эзэмшиж байсан маш олон гадаадын хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагч нар Монголын хувьцаа ерөөсөө найдвар хүн байна гэдэг юм болгоомжл үүсэж байгаа. За яг энэтэй адилхан оюут толгой хувьцаа яг адилхан Turquoise Hill буюу оюутлогын 76% эзэмшиж байгаа компани маань хувьцаа бас 4-5 дахин унсан байж байгаа. Тэгвэл Turquoise Hill компани хувьцааг жишээлбэл Калифорний багш нарын тэтгэврийн сан эзэмшиж байдаг тийм. Гэтэл эдний хөрөнгө мөнгө нь ингээд багасаад ирэхээр ерөөсөө юм цухтах хандлага гардаг. Тэгэхээр өнөөдөр зарах юм бол энэ бол би юу гэж хэлэх гээд байгаа маш бага үнэлгээ авах нэ. Анхнаасаа бид ингээд буруу 8 хийгээ яваад орчих тэр ингээд сүүл рүүгээч буруу болоо явчихад шүү дээ. Тэгэхээр магадгүй би зах зээлийг жоохон сайжруулад, хоёрдугаар шатаа ахиулаад, хувьцаагаа жоохон өсгөж жагаад зарвал илүү ашигтай.
Одоо хувьцааны маань хойш одоо $4 гарантай байж байна тийм. Гэтэл энэ чинь бол $18. За бүр сайхан цагийн сайханд бол $36 байсан хувьцаа шүү дээ. Тэгэхээр ядаж $4 хувьцаага нэг $8, $10 болгож байгаа зар бол илүү ашигтай байх бах. Та сая хэллээ оюу толгоос одоо шууд бус хамаарлаар эдийн засаг яасныг одоо өнгөрсөн тод харлаа гэж. Төгрөгийн худалдаа авах чадвар 25% унлаа л да долларын эсрэг. Тэгэхээр нөгөө ард иргэдийн аж ахуй нэгжүүдийн худалдаа авах чадвар буурчлаа. Сая гадаад худалдааны тэнцлийг харахаар импорт экспортын одоо зөрүү их баг гарлаа л да 19 сая доллар. Гэхдээ нэг талаараа баяртай мэдээ боловч нөгөө талаараа бас худалдаа авах чадвартай холбоод үзэх юм бол сөрөг гэж ойлгож болох уу? Энийг бол яг баярт мэдээр зарим мэдээлэл хэрэгслээр зарлж илээ. Гадаад худалдааны алдагдал сайжрлаа гэд. Энэ ерөөс юуг харуулж байгаа гэхээр Монголын эдийн засаг дороотж байгааг харуулж байгаа. Импорт өсөд байна гэдэг чинь ерөөсөө муу зүйл биш ээ. Тэгэхээр энийг импорт их өндөр байна гэдэг нь буруу зүйл юм а гэсэн юм тарих угаалт гэх юм уу юм солгоо мэдээлэл маш их явлаа шүү дээ. Үгүй импорт өсөж байна гэдэг чинь Монголын ард түмний хэрэглээ сайжирч байгааг харуулж байна. Бидний эдийн засгийн үйл ажиллагаа сайжирч байгааг харуулж байна. Яагаад гэвэл Монголд үйлдвэрлэдэг юм юу ч байхгүй. Бид зам барин, замын машин техник, тоног төхөөрөмж, химийн бодис. Тэгээ уул уурхайн тоног төхөөрөмж, химийн бодис юм барилга барьны яг адилхан. Идэж уун өмсөж зүүн бүх юм импортоор авч байгаа. Тэгэхээр импорт өсөх ёстой эдийн засаг өсөхөд. Энийг ерөөсөө тооцохгүй нэг импорт өсөх нь буруу юм а гэсэн ойлголт явцсан. А гэтэл импортыг бууруулах нь өөрөө гадаад худалдааны балансын алдагдлыг одоо хяналтанд байлгах арга мэтээр өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлогын хувьд ч тэр төсвийн бодлогын хувьд ч тэр эдийн засгийн байр суурьны хувьд ч тэр ингэж маш ихээр одоо байр суурь илэрхийлэгдэж ирлээ. Би энийг бол хувьдаа буруу гэж үзэж байгаа. Ард түмэн баян чинэлэг тансаг хангалуун байхын тулд бид импортоор хэрэглэхээс өөр аргагүй. Нэгэнд Монголд машин үйлдвэрлэхгүй нь боломжтой. Машина гадаадаас аваад унна штэ. А эсвэл Улаанбаатар хот метро бариад өгөлдөө. Метро байхгүй юм чи бид өвөл даахгүй тулд машин л авч байгаа штэ. Гэтэл машины импортыг бууруулна гэдэг асуудал ярьдаг. Өндөр дотор оноогоод бууруулна гэдэг. Энэ бол эдийн засгийн маш буруу шийдвэр. Эдийн засгийн ийм шийдвэр байж болохгүй. Тэрний оронд бид юу бодох ёстой вэ? Яаж өсөн нэмэгдэж өдөр тутам ард түмэн маань илүү их хэрэглэх гээд байна. Энэ нэмж байгаа импортыг нөхөж чадхуйц экспортыг бий болгох вэ гэдэг асуудлыг ярьж чадахгүй ярьсан ч гэсэн тэрийг арга хэмжээ болгож чадлагүй явсаар өнөөдөр ийм байдалд орчод байгаа. Тэгэхээр импорт буурсан байна. Юуг харуулж байна вөхөр манай улс эдийн засгийн хямралын ирмэгтэр ирсэн байгааг харуулж байна л гэсэн. Одоо тэгвэл танд ямар шийдэл байна? Өнгөрсөн оноос хойш Монгол банк засгийн газар гээд дотоодын бүтээгдэхүүнийхээ 40% тэнцэх мөнгийг эдийн засаг руугаа хийлээлт. Үр дүнд нь дотоодын нийт бүтээгдэхүүн 11% өссөн. Үүнээс ч их өсөж болох байсан баг. Үр дүн бас хангалттай гэж харж болохоор. Одоо тэгвэл дахиад мөнгө хийхээс өөр аргагүй. Хийц мөнгө авал буцаад энэ өсөлт унах магадлалтай. Яг таны зөв. Ерөөсөө одоо тийм яриад байгаа. Маш их мөнгө хийцэн. Тэгэхээр энэ мөнгөө одоо буцааж тад. Олон улсын захаас маш их зээл авцсан. Одоо энийг болиё гэдэг ийм мэдээллийн давалгаа явж байна л да. Хэрвээ ийм юм хийх юм бол тэртээ дөрвөө хэврэг болсон эдийн засгаас тэр амин судсын тижээж байгаа мөнгөний суулгах юм бол бэлгэрийн газар унана. Ямар ч авралгүй юм. Тэгэхээр одоо яах ёстой гэхээр бид нар мөнгө нэмж хийх ёстой. Ерөөсөө эдийн засгийн энгийн дүрм штэ. Эдийн засаг хямарчсан мөнгө нэмж хийх ёстой. Мөнгө нэмж хийнэ гэдэг дээр мэдээж хоёр ийм фронтод хуваагдаад байгаа шиг байна. Нэг хэсэг нь мөнгө хийхээ эсрэг, нэг хэсэг нь мөнгө хийхээ одоо дэмжсэн. За эсрэг байгаа хүмүүсийг сайтар сонсох юм бол гадаадын зах зээл дээрээс ч засгийн газар хоорондын зээлч авчираад тэр мөнгийг чи одоо буруу төсөлд буруу зүйл зарцуулчихыг санаа зовоод байх шиг байна л да. Зөв. Тийм. Гэхдээ тэр маань өөрөө мөнгө хийхгүй байх шалтгаан болохгүй маа. Яг тэр угаасаа эдийн засаг чинь хямраад англын ирмэг дээр ярьж ш. Тэгэхээр бид мөнгө хийнэ. Мөнгөөр юу хийх вэ гэдэг асуудал ярих хэрэгтэй. Зүгээр л улаан галзуу одоо мөнгө хийж болохгүй гэж дайрахын оронд мөнгөөр юу хийх ёстой вэ? Яаж үр дүнтэй хийх вэ? Тэгэхээр бид зам гүр барих ёстой юу? 2018 онд барих уу, одоо барих уу? Бид онгоцны буудлыг барих ёстой юу? Бид эмнэлгүүдээ сайжруулах уу? 5 дугаар цэцлэгийн станц барих уу гэд маш олон асуултууд байна шүү дээ. Нэг бол эднэрийг болиё. Барихгүй ингээд утаан дундаа ингээд байжгаад 2050 онд өнгөтэй болоо барья. Эсвэл одоо барья гэдэг асуудал. Тэгэхээр зээл гэдэг бол ерөөсөө ирээдүйн өөрт нь маш харанхуй. Ирээдүгөө төсөлж чадахгүй байгаа хүний хувьд бол аимшигтай зүйл. Ирээдүгөө тодорхой төлөвлөгөөтэй гэрэлтэй харж байгаа хүний хувьд бол зээл аваад бизнесийг ч босгодог, улсыг ч босгодог. Тэгэхгүй бид хязээ орж ирэх уул уурхаан орлогоор зам гүрээ барих үедээ.
Саяхан л бид нэр үндэсний одоо баялагын сан байгуулаад бараг ард иргэндээ мөнгө тараадаг. Бараг л олон улсын зах дээр хөрөнгө оруулах мэл шуугиж явсан үе сайхан шүү. Гэтэл өнөөдөр бодит байдалтай бид нүр золголоо. Уул уурхайн салбараас мөнгө орж ирэхгүй байна. Бид бодит экспортын одоо хүнсний ногоо, мах одоо өөр юу гэдэг те. Өөр үйлдвэрлэл экспортыг бий болгох ёстой юм байна. Уул уурхай бол ерөөсөө маш игзэгтэй олон улсын захаас дэндүү хамааралтай бизнес юм байна. Ер нь бол хятад гэдэг улсаас хамаарал бид унчаад байна шүү дээ. Тэгвэл та өнөөдөр Монгол банкны мөнгөний бодлогыг ямар төвшөнд явж байна? Зөв явж байна гэж харж байна. Та магадгүй Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлд байдаг хүн учраас өмөрч магадгүй юм л та. Яг энэ өндөр харвал. Би яг хараат тус гишүүний үед нэг тийм өмөрөд байх шаардлага байхгүй тийм. Зөвхөн гол асуудал бол Монгол банк түрүү 13 оны эхнээс эдийн засаг руу мөнгө цутгасан. Тэр маань эдийн засгийн өсөлт хэлбэрээр гарч ирсэн. За одоо олон улсын валютынсаа манайхыг Монголыг зээл авч болохгүй гэж байгаа. Дээрээс нь манай эдийн засгийн өсөлт энэ маягаар бол сөрөг утгатай гарч магадгүй 15 онд гэсэн таамаглал ярьж байгаа. Муу хэлбэрээр. Тэгэхээр бид зээл авахгүйгээр эдийн засгаа босгохгүй. 5 дугаар цахилгаан станцыг бид зээл авахгүйгээр босгохгүй шүү дээ. Эсвэл бид ингээд тогны дутагталд ороод байх уу? Тэгэхээр дэд бүтэц гэдэг юм чинь юуг бий болгох юм бэ гэдэг асуудлыг би одоо үзэгчтэй бас ярилцмаар байна. Юу гэхээр дэд бүтэц чинь өөрөө эдийн засгийг томруулдаг хүчин зүйл. Өртгийг багасгадаг. Бүтээмжийг нэмэгдүүлдэг хүчин зүйл шүү дээ. Ийм юм барихгүй учраас манайд экспорт хөгжихгүй. Татварын урамшуулалттай бодлого, боловсролын систем, эрүүл мэнд гэдэг би зөөлөн дэд бүтцүүдийг бас ярихгүй бол өнөөдөр Монголын компаниуд ихтэй сургууль төгссөн залуучууд чадвар муутай орж ирж байна. Энд одоо чинь ихтэй сургуулийн гомдоод авах шаардлагагүй. Бүх компани захирлууд, бүх төрийн байгууллагын дарга нар гомдолж байна шүү дээ. Энд чинь манай боловсролын систем тавьж байгаа дүн. Гэтэл эн чинь бол би бол энд ямар ч боловсролын системийн талаарх тэр муу энэ муу юм ярьж байгаа. Зөвхөн эдийн засгийн асуудал ярьж байгаа. Эдийн засагт бүтээмж чухал байдаг. Гэтэл нөгөө боловсон хүчин чинь орж ирээд бүтээмжийг хийж чадахгүй болохоор компаниудын ашиг нэмэгдэхгүй. Ашиг нэмэгдэхгүй учраас тэлж чадахгүй, үйлдвэрлэж чадахгүй, нөгөө судалгаа төсөв юмдаа мөнгө зарцуулж чадахгүй. За энэний баталгааг нь одоо би танд хэлэхэд сая тэрбум 500 сая долларын Чингис бонд босгоход хөрөнгө оруулах нэг төсөл байсангүй шүү дээ. Яагаад? Эн чинь Монголын боловсон хүчний бэлддэг боловсролын систем тавьж байгаа дүн. Манай компани захирлууд одоо их сургуулийн багш нар болж хувирж шүү дээ. Ажлаа ингээ шинийн бүтээх байтал баахан одоо 21 дэх хүүхдүүдэд их сургуультай айл хэдийн сураад бэлтгэхдээ шууд ажлын ширээн дээр гараад юм бүтээж эхлэх хэрэгтэй байсан хүмүүс хичээл заах юм одоо боловсролын байгууллагад болж хувирж шүү дээ. Тэгэхээр бодит байдал бол энэ бол эдийн засаг. Эдийн засаг дээр бид бүтээмжийг авъя. Тэгэхгүй бол эдийн засаг гэхээр л манайх нэг мөнгөний бодлого ярьдаг. Тэгэл нэг сангийн яамны төсөв ярьдаг. Тэгээ нэг гадаадаас авах зээл авахгүй юу гэдэг дээр маргадаг. Энэ байдал одоо болио. Эдийн засаг гэдэг чинь бүтээмж дээр тогтдог. Бүтээмж гэдэг юм чинь хүн бий болгодог. Хүн боловсралтай байна уу гэдэг асуудлыг ярил л да, тий. Тэгэхээр Монгол банкны мөнгөний бодлогын хувьд бол яг үнэхээр эдийн засагт хэрэгтэй үед мөнгө хийсэн. Одоо нөгөө талаас засгийн төсвийн бодлого, төрийн төлөх бодлогууд, одоо энэ саяны яриад байгаа боловсролын систем гэдэг юмнууд чинь зохих төвшөндөө хүрэхгүй бол Монгол банкны энэ бол ханиалга дарах юм болж байгаа. Нөгөө сүрээг эмчилж чадахгүй. Зөвхөн ханиалгыг төр зур дараад байна. Гэтэл төр зур дараад энэ сүрээ эмчлэгдсэнгүй өжиг өвчин хэвээрээ байгаад байна шүү дээ. Тэр тийм. Тэгэхээр Монгол банк бол ийм суур юм хийдэг институт биш. Ер нь бол одоо төр зургийн зөөлөх, чангалах арга хэмжээ авдаг ийм л байгууллага шүү дээ. Энийг бол хийгээл явж ийн л гэж харж байгаа. Сая эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр 888 төслийг шалгарууллаа л эхний ээлжинд нэг их 80 төгрөгөөр 5 сараас эхлээд санхүүжилтийг нь олгоод эхлэнэ гэж зарлалаа. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэе гэдэг зорилготой. Энэ тийм иргэнүүлээ үзүүлэх бол яг хөө ажлын байр бий болгоно. За маш олон төслүүд дампуурх баха. Яг 888-аас уу? Тий. Анх удаа ийм хийж байгаа учраас маш их туршлага дутна, маш их юм дампуурх бах, хэл ам дагуулна. За тэр дунд магадгүй авилгалын асуудал гарч магадгүй гэдгийг бол өөрчлөөд бас тий анхааруулж гэх юм уу тий. Тим эрсдэл бол байгаа. Энэ эрсдлийг яаж шийдэх вэ гэдэг дээр маш нээлттэй, маш ойлгомжтой, олон талтай юм ажиллагааг бий болгох ёстой. Зүгээр хизээ нэгэн цагт нэг иймэрхүү юм хийх ёстой байсан баг. Миний бодлоор. Ямар ч бас эхлүүллээ тийм. Ямар ч гэсэн ингээд урагшаа алхахыг. Тэгэхгүй бол за Батбаяр сайд болохгүй гэчээ. Тэгэл 16 дахиад өөр сайд болоод ингээд тэр хүн болохгүй, энэ хүн болохгүй гэдээ яриад байвал одоо дуусчихгүй юм болох нь л дээ. Тэгээ 888 төсөл гэхээр бас 1400 орчим төсөл ирсэн гэдэг баха. 1150. За 1150 төслөөс 888 гэдэг бол айгүй өндөр тоо байна. Миний хүлээлт бол 1150 төслөөс одоо бараг 60-70% хасах байсан болов уу гэж бодож байсан.
Гэтэл зүгээр 888 төсөл гэдэг дээр зөв чанарын асуудал нь хэр байх юм бол доо гэж дотроо бодож байна. Гэхдээ би тэр төслүүдийг хараагүй учраас шууд эрсдэл байгааг бол үгүйсэхгүй. Эрсдэл байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар ингээд төрийн оролцоо яриад байна. Төр оролцох ёсгүй гэдэг байна. Эдийн засаг. Би эсрэг байр суурьтай. Төр оролцохгүй бол нэг компани 50 ажилтнтай компани захирал Монгол улсын бүх асуудлыг макро түвшинд нь харж сэтгээд өөрөө давхар их сургуулийн багшийн үүрэг гүйцэтгээд давхар бүтээгдэхүүн хийгээд давхар татврын албатай байлдаад давхар банкны хоёр оронтой зээлийн хүүг бууруулах гэж тэмцээд явна гэж байхгүй шүү дээ. Энэ төр гэж юм ямар үүрэгтэй? Бодох хэрэгтэй. Төр бол эдийн засгийг хөгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр төрийн оролцоо байхгүйс учраас Монголын хөгжлийн дорой байна. Дэлхийд доогорч ихсэж байна. Төр оролцох ёстой. Оролцох ёсгүй юм дээр оролцох ёсгүй. Энийг л маш сайн ойлгомоор. Төрийн оролцоо зарим газар үнэхээр их өгүүлэгч байна. Зарим газар үнэхээр илүүдэж байна. Энийг зөв хараач л гэж. За энэ 888 төслийг бол би зөв газараа оролцож эхэлсэн хандлага юм болоо гэж бодож байна. За их баярлалаа, бидний ярилцах хугацаас энд хүрээд өндөрлөж байна. Гэх мэтлэн одоо өргөн том сэдв учраас дараа бас тантай ярилцахдаа бас ухаж илүү ярилцах байх. 888 төсөл бас хэрэгжээд явна явцын дунд ч бас эдийн засгчид болоод ард иргэд хэвлэлийнхэн харах одоо зөндөөл юм гарч ирэх байх. Таны ажилд амжилт хүсье. За их баярлалаа. Үзэгч та бүхэнд бид